Тэгээ бид нар ер нь бол гитлэл номноос явж байгаа. Гитлэл гэдэг үг бол тийм ээ альва зовлон бэрхшээл харанхуй боолчлоос бид гитлэхийн тулд Бурхан Израилийн ард түмнийг тэгээ Египтийн боос тэр халуун те зуухнаас гитлэхийн тулд өөрийн зарцыг илгээдэг. Бурхан таны амьдралд хэн нэгнийг илгээсэн байгаа мөн үү? Хэн нэгэн тань дээр очисон учраас өнөөдөр та энд сууж байгаа. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ хамтдаа бид нар юусэн дууны вирус нэг захиалга өгдөг. Би бол Магдалины багийнхан л ирэх мэдлэл нь байдаг те. Ихтэй залбирдаг. Би өглөө 4 цагаас хойш залбирсан. Харин үнэхээр эзний сүнс энэ газар байна. Эзэн өөрийнхөө хүслээр тааллаар энэ газар бидэнтэй хамт байна. Амен. За тийм учраас өнөөдөр хэдүүлээ Гитлэл номын 3 дугаар бүлгээс би байгаа. Тэр байсан байгаа хожим ирэх гэж хэлж. Энэ Бурхны тухай хэдүүлээ хамтдаа үзцгэх бол. Гал дүрлцсэн бутва Мосе гэж хэлж. 3 дугаар бүлгээс Мосе хатан эцэг Меданы тахилч Ятрогийнхоо хонь сүргийг хариулж яв. Тэрээр сүргийг цөлийн араар тууж Бурхны уул хоригт хүрчээ. Эзний тэнгэрлэгч өргөс бутан дундаас галын дүлэн дунд түүнд үзэгдэв. Харахтун бутанд гал дүрлцэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа. Тэгээ Мосе бут яагаад шатахгүй байгаа энэ гайхамшигт үзэгдлийг очиж харъя байж гэжээ. Тэрээр харахаар эргэснийг эзэн үдсэн агаад бутан дундаас түүнийг Бурхан дуудан Мосе гэсэн тэрээр би энд байна гэж хэлв. Тэгтэл наашаа бүү урд чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөлдөх шахаага тайл гэж тэр айлдваа. За өнөөдөр үнэхээр тэр бол ариун Бурхан. Өнөөдөр би дууг ингээд магтаж явахдаа өглөө би яг бас эзэнт ингээл зүгээр сүнс дотор тийм үнэнээр 4 цагт тусаад түүнийг зүгээр магтаж ирсэн. Тэр бол ариун Бурхан. За эндээс харах юм бол чиний зогсож байгаа газар ариун. Тийм учраас шахаага тайл гэж хэлсэн. За нөгөө Египтийн фараоны ордонд өссөн, Египтийн боловсралтай болсон нөгөө эренгийн дайчин Мосе чинь цөлд очин хон хариулаа явж шээ. Хончин гэдэг малчин гэдэг хүн бол ер нь бол монголчуудын хувьд тухайн үед Египтчүүдийн хувьд хончин гэдэг хүн бол ер нь бол хончтыг бол Египтчүүд үзен яддаг байсан. Жигшдэг байсан. За малчин гэхээр одоо монголчуудын хувьд юу гэж ойлгох вэ? Бас нэг дорд мэрэгч шиг ер нь жоохон боддог тийм ээ. Тэгээ нөгөө гайхалтай фараоны ордонд бэлтгэгдсэн, өссөн, торилсон тэр тансаг газар байсан нөхөр чинь одоо хончин болцсон, хон хариулаа явж. Тэгээ Бурхны уул хоригт хүрэх үед нь тэгээ дүрлцсэн бутан дундаас галаар Бурхан өөрийгөө илчилж Мосег дуудаж Мосе гэж дуудаж. Харин Мосе энд юу гэж хэлсэн? Би энд байна гэж хэлв. Тэгтэл наашаа бүү ойрт. Чиний зогсож байгаа газар ариун гэж хэлсэн. Өнөөдөр магцусаар бид нар заримдаа зүйлийг ойлгоход айгүй хэцүү байдаг тийм ээ. Заримдаа бидний боловсрал, заримдаа бидний чадвар, заримдаа бидний үнэхээр тийм үү мэрэгэн ухаан мэт санагдаж байгаа маш олон зүйлүүд заримдаа Бурхны нүдэнд хог мэт болдог. Бурхан өнөөдөр чадвартай бэлтгэгдсэн дэлхийн боловсралтай тийм хүмүүсээр биш. Би боддог заримдаа Бурхан биднийг бэлтгэхийн тулд бидэнд цөлийн амьдралыг зөвшөөрдөг. Маш олон хүмүүс өөрсдийн чадвар, эрдэм, боловсрал, мөнгө, эд хөрөнгө олон зүйлээр бид нар олон сайн зүйлийг хийнэ гэж боддог. Мосегийн хувьд одоо болчлоо гэж бодсон. 40 нас хүрсэн. Тэгээ өөрийгөө Израиль гэдгээ мэдсэн. Тэгээ 2 дугаар бүлгээс бид нар үдчихсэн шүү дээ. Тэгсэн чинь нэг Израиль хүнийг нэг Египт хүн дээрлэгч байгааг харангуутаа манер яасан. Тэ? Нөгөө Израиль хүнийг аврахын тулд Египт хүнийг алаа хийдэг шүү дээ. Гэсэн чинь маргааш өдөр 2 Израиль нөхөр хоорондоо муудалцаад байж хахаар айгүй эрт тэмжиг сахиулах гэж яваад очсон чинь юу гэж хэлдэг вүлээ тэд нар? Чамд хэн ирэх мэдл өгсөн бидний дээгүүрх. Тэгээд нөгөө хүн астыг нь сонсоод паран түүнийг алхахаар тэгээ Мосе ингээд цөл рүү зүхтаж яваад Медан гэдэг газар ирээ тахилч Ятрогийн охтод охинтой суугаад тэгээ бүр ингээд 40 жилийн турш хонь хариулаад барыг нэрээч мартцсан нөгөө алдар нэр сүр бүх юм байхгүй болцсон. Яг энэ үед нь Бурхан дуудсан. Тэгээ Мосе гэдэг дуудсан. Мосе би энд байна гэж хэлж. За Бурхан таныг дуудсан.
Би цөлийн амьдралыг заримдаа тийм муу гэж боддгоо. Мосег өнөөдөр магадгүй Египттэй байсан бол Мосе Бурхны дуудлагыг сонсохгүй байх байсан баг. Дүрлцсэн гал тэр Бурхны илчилтийг олж харж чадахгүй байх байсан баг. Гайхамшигыг харахаар гэж байгаа байхгүй юу? Египтийн тэр алдар нэр гайхалтай газар байсан ч гэсэн Мосе тэр үнэхээр чадахгүй байгаа бутчиг гайхамшигыг олж хараагүй л байсан. Тэгээ Мосе би энд байна гэж хэлж. Тэнгүү цаашаа юу гэж хэлсэн бэхээр ингэж хэлсэн байна. Мөн чиний эцгийн Бурхан, Авраамийн Бурхан, Исаакийн Бурхан, Яаковын Бурхан бол би байгаа юм гэж хэлсэн. Айлцсанд Мосе Бурхныг үзэхээ сайн нүрээ нуваа гэж хэлсэн. Ариун газар. Яг үүндээ бол хүн Бурхныг харах юм бол шууд өхнө гэж байгаа шүү дээ. Гэм нүгэлтэй хүн. Бурхан туйлын ариун учраас. Бид нар Библийн түүхийг харахад Бурхан явах үед Мосе нүрээ нуу араас нь л харж байгаа тийм түүх гэж. Мосе Бурхантай тэгээ ууланд гарч уулзаад буцаж ирэх үед Мосегоос гэрэл цацарсан тухай байна. Өнөөдөр хүмүүсийн амьдрал нэрний эзэнтэй уулзсан дараа хүмүүсийн амьдрал гэрэлтэй болдог. Мөн үү? Хүн өөрийнхөө оршихуугаар, өөрийнхөө хайраар, өөрийнхөө ариун байдлаар, хүч чадлаар хүмүүсийн амьдралыг өөрчилж идэг. Тэндээс чааш ярих юм бол ингэж эзэн Египт байгаа ард түмнийхээ зовлонг би харж гэж хэлж. За Бурхан өнөөдөр хүнийг дүр төрхөөр Бурхан хардгийн тухай байсан шүү. Өнөөдөр бидний амьдрал Египтэд байсан. Бид Христийг мэдхээс өмнө бидний амьдралыг харанхуй хүч агаарын аяхж бузар сүнс бүр тэр битгий бидний сүнс үхсэн байсан. Нүгэл дотор бид нар боолчлогдсон байсан. Харин Бурхан таны зовлон харсан учраас хий нэг явуулаад таныг тэр Египтээс болон үхлээс чинь нүглээс чинь гитлгсэн баг. Тэндээс Бурхан яасан? Өнөөдөр энд сууж байгаа хүнийг дуудахтаа юу ч зөвхөн өөрийн чөлөөлөө зогсоогүй, өөрийн өршөө зогсоогоогүй, бүхэл бүтэн Израилийн ард түмнийг чөлөөлөхөөр Бурхан дуудаж шít. Өнөөдөр таны гэр бүл, таны хайртай хүмүүс ард түмэн баг. Тэн дотор үнэхээр зовлон дотор шаналж байгаа хүмүүс байна уу? Үннийг мэдгүй үхэл рүү явж байгаа хүмүүс байна уу? Өвчин зовлонд өрөндөө баригдсан нэгсэндээ Египтийн боолчлол гэдэг шиг харанхуй хүчний дор амьдарч байгаа хүмүүс таны эргэн тойронд байна уу? Өнөөдөр Бурхан таныг дуудаж байгаа. Өнөөдөр таныг чөлөөлөө зогсохгүй тэр хүмүүсийг чөлөөлөхийн тулд тэр дуудсан. За эндээс харах юм бол тэр ингэсэн. Тиймээс тэднийг Египтчүүдийн гараас чөлөөлж тэр газраас гаргаад Канаан, Хит, Амар, Периз, Хив болон Ивсчүүдийн газар болох сүү болоор бэлгсэн сайхан удам нутагт аваачаар би бууж ирлээ гэж хэлсэн. Бурхан бууж ирж Тэнгэрээс. Бурхан хүүг бас энд Тэнгэрээс энэ дэлхий рүү бас буулгаж ирүүлсэн шүү дээ. Хүн болгон, сул дорой болгон биднийг нүглээс үхлээс аврахын тулд хүүгээ илгээсэн. Тэгээ ингэж хэлсэн. Тэгээд одоо харах тун Израилийн хүүгүүдийн хашгиран миний өмнө ирв гэж хэлсэн. Би өнөөдөр та нарыг зүрхний сүнсний мэлмийг нээгээсэй гэж хүсэж. Эргэн тойронд хичнээн хүмүүс үннийг мэдэхгүй зовлон дотор шаналж хашгирж явна. Зарим магадгүй шашны үлээсэнд орцсон. Зарим магадгүй айдсын үлээсэнд орцсон. Зарим нь санхүүгийн өрөнд орцсон. Зарим нь харилцаа гомдол үйл уучлалын шорон дотор явж байгаа. Тэгээ харилж харах тун гэж хэлж байгаа. Тэгээ Израилийн хүүгүүдийг хашгиран миний өмнө ирв гэж хэлсэн. Та нэгэн цагт бас Бурхны хайгаа ашиглаж байсан. Би маш олон удаа майн мэгцэн уншиж зүрхэндээ орондоо зөндөөлүүлж ирсэн. Харин Бурхан миний зовлонг тэр сонссон учраас над руу аврахаар тэр нүглээс үхлээс гэмт амьдралээс минь салгахаар Бурхан хэнийг нэг илгээсэн. Тэгээ энэ дэр ингэж хэлсэн. Би харлаа гэж хэлсэн. Египтчүүдийн дарангуулагч би харлаа. Тиймээс одоо явахтун би чамайг Фараон руу илгээж чамаар өөрийн ард түмэн болох Израилийн хүүгүүдийг Египтээс авчруулъя гэв. Гэвч Мосе Бурханд Фараон руу очиж Израилийн хүүгүүдийг Египтээс гаргах гэдэг би хэн бэ гэж хэлв. Нөгөө Фараоны нэг Израиль нөхрийг чөлөөлөх гээд байсан мундаг нөхөр чинь цэлд очиод хань хариулаад одоо яг үндэ бол нэг талаас сайн баг хин гэдгээ мартцсан байгаа хөө. Тэ? Би хин гэж. Би танаас та хин. Тэг би өглөө энэ үг уншаа байж хахад энэ их гоё хариулт намайг өстой. Би Бурхан танд үнэхээр баярлалаа. Би чамтай заавал хамт байна гэж хэлсэн баг. Бурхан тантай хамт байх бол та хэн бэ? Үүсний 10 дугаар бүлэг дээр Есүсийн тухай. Энэ бол Назарын Есүсийн тухай юм а гэж. Энэ бол Сүхбаатарын цогтойрын тухай юм а. Энэ бол одоо юу гэдгийг тийм ээ? Эдгээр насны алтан гэрлийн тухай юм а. Аюушийн цэнгэлийн тухай юм а. Бурхан дотор бид нар хэн бэ гэдгийг мэддэг баг.
Би чамтай заавал хамт байна гэж хэлсэн энэ дээр. Тэгэхэд тэр би чамтай заавал хамт байна. Энэ нь чамд би чамайг илгээсний тэмдэг болж чи ард түмнийг Египтээс гаргаж авчирна. Та нар энэ ууланд бурханд мөрөх болно гэж хэлсэн баг. Моше хань хариулаа явж байхдаа бурхны уул бол хориовт ойртсон баг. Та бурхан таана ойртдог вэ? Бурхан өөрийнхөө ариун газар оршдог ш. Чуулган бол яг түүнтэй адилхан бурхны орших ариун газар баг. Тэг шахаага тайл гэж хэлсэн. Та гэртээ ороод ирэн гутлаа тайлдаг уу? Зүгээр энгийн жишээ ярих бүх хүн гэртээ ороод гутлаа тайлаад яв. Та ер нь яагаад гутлаа тайлаад байгаа юм? Гадуур явсан бохирдсан тий? Тэр гутлаа тайлаад бид нар цэвэрхэн гэртээ ордог шиг. Ариун бурхан өөрийнхөө хуучин амьдрал, хуучин бодол санаа, өнгөрсөн амьдрал гэм нүглээ орхиод над дээр хэрэгж байгаа. Тэгээ харин дуудлага өгч шít. Би чамаа гэж хэлж. Би тэр ард түмний зовлон харж ийн, сонслоо. Одоо би чамааг илгээнэ гэж хэлсэн. Чи явах тун гэж хэлсэн баг. Тэгээ би чамтай хамт байна гэсэн. Би итгээд дөнгөж итгэн сар болж байгаа штэ бурхан. Би бараг Библийг уншаагүй штэ. Чигээр би чамтай хамт байна гэдэг байгаа байхгүй заавал. Бурхан тантай хамт байх юм бол бус нь юу юм бэ? Бурхан байхгүйний амьдрал юу ч байгаад хэрэггүй штэ. Мөн үү? Тэр яг л тоос шороо мэт болно. Тэгээ эндээс би юу гэж хэлэх гээд нэрхүү ер нь бол хүний алдар нэр, хүний бардамнал энэ ертөнцийн мэрэгэн ухаан эзний нүдэнд яг хог мэт харагддаг. Тэр гайхамшигтай Египтийн боловсролд эзэмсэн чадварлаг тэр сайхан 40 настай залуу бурхан яагаад ашиглаагүй юм болов? Дэлхийн боловсрол, дэлхийн чадвараар бурхан хизээч өөртөө үйлчлүүлдэг юм аа. Харин бурхан үйлчлүүлэхийн тулд өөрийн хүнийг цөл рүү илгээсэн баг. Египтийн тэр 40 жилийн боловсрол тэр дэлхийн тэр чадвараас нь салгахын тулд өөрийгөө хинбэ гэдгийг хүртэл мартсан 40 жилийн турш цөл рүү явуулсан. Тэгээ цөл дотор бурхан өөрийгөө олж харсан баг. Тэгээд асуудаг ш. Намайг хэн явуулсан гэж хэлэх юм гэж асууж. Таны бурхан яг хэн бэ? Тэгсэн тэр бурхан би бол би байгаа юмаа гэж хэлсэн ш. Чиний эцэг Авраам, Исаак, Яаковын бурхан гэж хэлдэг. Бүр мөнхийн бурхан гэж хэлдэг баг. Таны итгэл хаана байна вэ? Та өнөөдөр ямар бурханд итгэдэг вэ? Тэр байсан хожим мэрэх гэж хэлдэг. Та бууж ирсэн. Амен. Та ийм бурханд итгэдэг. Би хүний боловсролыг бол ер нь махбод гэж хэлдэг. Библиэлд ер нь шинэ гэрээр махбодын хүсэлт ачаал гэж хэлж байна. Петр Есүс асуудаг чи намайг яг хэн гэж бодож байна гэж хэлсэн чинь. Та бол амьд бурхны хүү Христ гэж хэлдэг. Тэгээ энийг айгүй өөрөө мундаг хэлчлээ гэж бодсон уу, тэ? Тэгсэн чи юу гэж хэлдэг вүлээ? Энийг бол миний тэнгэрт хэцэг илчээсэн юм а гэж хэлдэг. Та бурханаас илчлэлт байхгүй бол юу ч битээ хийгээрэй. Мошед гал дунд үзэгдсэн байхгүй. Тэгээ миний амьдралд бурхан маш олон удаа илчлэлт үзэгдлүүдийг харуулсан. Би эндээгээч мэдэхгүй байсан. Христ итгээд ямар дуудлагатай юм, би яг хийм болов гэв. Өөрийгөө асар их голж ирсэн. Өнгөрсөн амьдралын тэр чадвар, түүхүүд, зовлон бэрхшээл маш олон зүйл намайг өөрийгөө хэн нэгэн гэдгийг таньж мэдхэхэд саад болж намайг өөрөөсөө нууцсан байсан. Харин бурхантай уулзах үед бурхан надад илчлэх үед түүний үг болон сүнснээс пасторуудын элч нарын энэ номдод сургаалаас бурхан намайг би бол чамтай хамт байна гэж хэлсэн. Миний хамгийн анх бурхан надад амласан амлалт бол Исая 41:10 байд. Үгүй би чамтай хамт байна. Би чамд үнэхээр зөвхт баруун мутраар тусалнаа гэж хэлсэн. Энэ үгэнд би итгэсэн. Харин тэр итгэлээр өнөөдрийг хүртэл надтай хамт байх. Сул дор энэ дотор байгаа хүмүүс хамгийн сул дор нь биш шүү дээ. Яг үнэндээ та өдөрт 3 тарьдгүн төлөө талархаараа. Шинжингээ ясчи ангиж өвдөж магадгүй заримдаа нойргүй хондгún төлөө талархаараа. Танд талархах мянган шалтгаан байгаа. Харин би нэг зүйлд итгэдэг. Тэр надтай үргэлж хамт байдаг. Цөлдөж хамт байдаг. Тийм учраас таны амьдрал цөл бол яг сургууль байхгүй. Таны амьдралд бурхан цөлийг зөвшөөрдөг. Би одоо энэ 20 хэдэн жилийн турш үхэл хагацсал, гадуурхал, гологдол хичнээн хэцүү байсан ч тэр цөлийн сургуулаар би явсан. Миний хуучин хүнийг өхүүлж
Миний хуучин чадварууд, боловсрол, мэдлгүүдийг бурхан өхүүлж, харин бурхан намайг цоош нь Христийн оюун ухаанаар, мэрэгэн ухаанаар, бурхан ариусны хүч чадлаар намайг өрөөсөн учраас өнөөдөр таны зогсож байгаа хүн хинбэ гэдгээ мэдчихэе. Би тийш явахдаа юу гэж хэлдэг вэхээр эзэн надтай хамт яваарай. Заавал хамт. Би таны нэрээр орох үед эзэн надтай хамт байгаарай. Таньгүйгээр юу ч хийхийг бүүж өвшөөрөөрөө. Таньгүй бол би хинч биш гэдгээ би мэддэг баг. Амен. Бурхан байхгүй бол бид хинч биш шүү дээ. Зүгээр шороо олно. Тийм учраас ах дүүс минь ээ. Өнөөдөр үнэхээр бид нар хуучин арга зам бодол санаадаа өхүүлж, Христос шинэ бодол санаатай болж үнэхээр бурхан би байгаа гэдэгт итгэж алхах юм бол тэр үнэхээр таны амьдралд би байгаагаа харуулах болно. Амен. Тийм учраас цаашаа юу гэж явж байна? Фараон руу очиж Израилийн хүүгүүдийг Египтээс гаргах гэдэг би хин бэ гэж хэлв. Тэгэхэд тэр би чамтай заавал хамт байна. Энэ нь чам би чамайг илгээсний тэмдэг болж чи ард түмнийг Египтээс гарган авчирна. Та нар энэ ууланд бурханд мөрөх болно гэжсэн. Өнөөдөр ах дүүс минь ээ. Бурхан цөлд Мосег өөрөө үйлчлэл бэлдсэн байхгүй. Тэр 40 жилийн турш Мосе хонь хариулж байхдаа юу бодсон болов? Тэр Египтийн боловсрал, тэр олон ард түмэн, тэр дуу хоолой маш олон дэлхийн тэр өнгөт зүйлүүдээс тэр холдож тийм ээ цөлд бурхантай тэр цаг өнгөрсөн байхгүй. Бурханы уул руу ойртож очиж танай тариул. Та бурханд хизээ ойртдог бай. Та хамгийн сүүлд хизээ бурханд ойртсон бай. Хамгийн сүүлд бурхан танд хизээ таныг дуудсан бай. Дуу хоолойг нь хизээ сонссон бай. Миний хувьд өглөө болгон би бурханы минь суудаг. Өнөөдөр өвдөг болон нулимс залбирал дотор суудаг учраас бурхан надад өөрийгөө илчилж яв гэдэг. Одоо бид нар баян онгорлоо явах гэж байгаа шүү дээ. Яв. Тэр ард түмэнд үнэхээр би байгааг тунхал тэдний хашгиран сонсогдож. Тэр өнөөдөр ахын дүүс минь өнөөдөр юу хэлэх гээд юм гэхээр өнөөдөр тэр бурхан гайхамшигын бурхан хэвээрээ байна. Бурханаас надад өөрийгөө илчилж өгөөч гэж залбираач. Бод чадахгүй байхыг хараад тэр гайхаж гайхамш үзийг харахаар түүнд ойртсон баг. Тэгээ юу болсон? Бурхан дуудсан Мосег. Та түн рүү ирэх юм бол тэр таныг дуудах болно. Миний амьдрал бас цөлийн амьдрал байсан. Үхэл хагцал, өчнөө уналт тэ махуудын хүстэй гүйцэтгэх гэж явж исэн өдрүүд байсан. Тэгээ сүлдө болич буцаж гэж бодож исэн өдрүүдэд цогоо гэдэг ганцхан намуухан дуу хоолойг би зүрхсдээ сонссон учраас Бурханы хайрыг мэдэрсэн баг. Бурхан надтай хамт байдгийм байна. Би унаж хэцүү цөл дотор явж исэн ч Бурхан намайг харсаар байдгийм байна. Бас намайг хүлээж байдгийм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас ах дүүс минь ээ. Мосе би энд байна гэж хэлсэн. Та хаана вэ? Та Бурханы үнэхээр тэр ариун газар дуудсан газар та байна уу? Бурхан би энд байна гэж та Бурхантай ариун нандин харилцаа байна уу? Би танаас үнэхээр буцт шатаагүй адил эзэнд итгэсэн хүний амьдрал хизээс шатахгүй. Үнэхээр би тань хэрвээ итгэдэггүй хүмүүс мөнхөд шатна гэдгийг та мэдэх үү? Тэр галт нууранд хийх хүссэн ч үхэж чадахгүй үрд мөнхий тэр галт нууранд шатна. Харин өнөөдөр эзний гал биднийг цэвэршүүлдэг баг. Маш олон хүмүүс өнөөдөр галгүй, хүчгүй, хүсэлгүй амьдарч. Бурхан танд өөрийнхөө ариун сүнсний галыг өгөх үед та хаана очихоо мэднэ, та хинбэгээ мэднэ, та хинд итгэдгээ бас мэдэх болно. Амен. Галаар алтыг цэвэршүүлдэг. Би энэ зуураад алт ухаж байгаа хүмүүс төр очиж ирсэн. Тэгээ Винсний шилэн нэг царай муутай нэг юм үрцс шиг юмнууд хийцэн нэг юм алт хэд байгаа. Анх харахад бол тэнд ямар ч өнгө үзэмж байхгүйсэн. Тэгтээ алтыг галаар хайлуулах үед тэ бохир зүйлсүүд нь хайлан урсаж алт улам илүү ялалцаж өнгөтэй болдог. Мөн үү? Шижир алт. Яг тэрэн шиг Бурханы гал цөл биднийг цэвэршүүлдэг. Таны амьдрал тохиолдсон зовлон бэрхшээлийн төлөө битгий гомдлоор. Магадгүй бид нар ингэж одоо итгэдэггүй байхад айгүй гоё байсан те гэх. Баар мааранд ороод энтийн дууж идэл айгүй гоё байсан. Итгэдэг болсон чи зарим хүмүүс амьдрал айгүй уйтгартай болсон. Ууж ид чадхаа байсан те. Гүй ахын дүүс минь. Морийн сүнсний төр бол төр зүрх реклам байхгүй.
Махбодын хүслийг хэдий ч нэ өдөөж, хэдий ч нэ махбодын хүслээ биелүүлнэ. Магадгүй дараа нь төдий ч нэ бид нар зовлон амсгална. Харин өнөөдөр Бурхны гал биднийг сэвэршүүлдэг. Шахаага тайл гэж хэлсэн. Та Бурхны өмнө эрэхтэй байг үнэхээр тийм үү? Тэр ариунаас ариун газарт хуучин тахилч нар ордог байсан. Өөрсдөө ариусхан, гим нүглээ гимшин, ард түмний тахилын төлөө тэд ордог байсан. Хэрэг тахилчин гимтэй бол өвчтөг байсан байхгүй. Тийм учраас тэр тахилч дээрийн тахилч нар чинь юм доороо хонхтой, хөлөндөө олстой ариунаас ариун газарт ордог байлаа шүү дээ. Тэгээ хонхон дуурхай байгаад удах юм бол ард түмэн түүнийг олсоор нь татаа гаргаад ирнэ. Нөгөө тахилчин гим нүглээ гимшээгүй учраас өвчтөг. Бурхны ариун байдал цохиулаад. Харин одоо бол өнөөдөр энэ дугаа хүм болгоны зүрх сэтгэл Бурхан ариун сүнсээрээ амьдрах боломжтой болсон. Бурхан таны дотор өөрийнхөө хаан сэнтийг залгахыг хүсэж байна. Тийм учраас бид нар зүрх сэтгэлээ бас үнэхээр цэвэрлэх хэрэгтэй. Бурхан хизээч бохир зүйл дотор амьдрдаггүй маа. Тэр ариун гэд дууссан. Харин бид өөрсдөө хүсээд бид өөрсдийнхөө хичээлээр өөрсдөө ариун болгож чадахгүй. Харин Бурхны өмнө ирээд бид шахаага тайлаад гим нүглээ гимшээд түүнрөө ирэх юм бол Христийн цусаар эзний ариун сүнсний хүч чадлаар бид Бурхны та ойртох боломжтой болсон байна. Тийм учраас ах дүүс минь таны зогсож байгаа газар ариун газар байхгүй. Би чуулганыг бас ариун газар гэж боддог. Энд гим нүглээ өөрчлөлөгдсөн. Энэ үнэхээр та итгэсэн бол та ариун хүн шүү дээ. Хажууд байгаа юм дээлээ шүү. Та ариун хүн юм байна гэж хэлж. Та Бурхны ариусгсан хүнийг та яаж нүгэлтнүүдээр харж чаднам? Бурхан түүнийг үнэхээр ариун гэж хэлж шээ. Тэр өөрийнхөө хүүгийн цусаар угаасан баг. Тэр шаагаагаа тайлаад гим нүглээ орхиод эзэн дээр ирсэн учраас эзэн ариун гэж хэлж байгаа. Амен. Бидний зөвхөн ариусгахын тулд Бурхан Тэнгэрээс бууж ирсэн болов? Үгүй шүү дээ. Тэр зуухан шатаж байгаа өхөл рүү явж байгаа хүмүүсийг аврахаар Бурхан биднийг ариусгаж цэвэрлж. Тийм учраас ах дүүс минь энэ дээр ингэсэн. Тиймээс одоо явах тун гэж хэлж байгаа. Өнөөдөр иргэн тойронд чинь байгаа хайртай хүмүүс рүү та очиороо. Миний өнгөрсөн өдрүүдийн амьдрал хүний амьдралд тохиолддог зовлон бэрхшээлүүд хэцүү зөндөө тохиолдсон. Ганц газар дээрх дүү маань хорт авдартай болоод одоо авдарт бас одоо таахуулсан. Тэгээ би Бурхны өмнө суус битээр очисон их нартайгаа очиж залбирсан. Амьдрал Бурхны гарт байдаг юм. Тэгээ дүүхэн ч залбирч өгсөн чинь залбирх гэж байгаа битээр ичээг байх, залбирлах гэж байгаа дүү маань ичээд байсан. Мэдээ битээ ич гэж хэлсэн. Тэгээ манай ихнэр залбирч өгсөн. Тэгээ үргэлжлүүлэн би залбирсаар л байсан. Та надтай хамт байдаг Бурхан. Миний дүүтэй хагалгаанд хамт байгаарай. Амьдрал бол таны гарт байдаг. Эмчнэрт алдаа мадаг гаргахыг битгий зөвшөөрөөр. Амьдрах өдрүүдийг нь тийм үү уртсгаж өгөөрэй гэж хэлсэн. Энэ дэлхийд хүн одоодтой байх, одоодгүй байх нэг чухал биш. Харин Христтэй байх, Христгүй байх гэдэг бол маш чухал зүйл ш. Бурхан тантай байхгүй бол таны итгэлийн амьдрал хов хоосон ш. Өнөөдөр маш олон хүмүүсийн амьдрал Христчин хэрнээ Христгүй амьдарч байгаа. Тэд шахаага тайлахгүй байна. Тэд Бурханы дуудлаганд би энд байна гэж хариулахгүй байна. Тэд Бурханы яв гэсэн тушаал тийм ээ илгээлтэнд тэд дуулуургүй байгаа учраас Бурханы үз гайхамшиг олж харахгүй байна. Тийм учраас ах дүүс минь би та бүгдийг үнэхээр уриалж байна. Эндээс бол юу гэж хэлсэн юм хэн намайг илгээсэн юм бэ гэж хэлвэл би юу гэж хэлэх юм бэ гэж хэлсэн. Би бол би байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээ бүр юу гэж хэлсэн гэхээр би чиний эцгийн гэж хэлсэн тийм. Авраам, Исаак, Яаковын чинь Бурхан байна гэж хэлж байгаа. Та нар би байгаа гэдэг үгийг та нар маш олон шинэ гэрэн дээр сонсох болно. Есүс маш олон газар юу гэж хэлсэн байдаг вэ? Та Библийг уншиж байхад Есүс би бол зам юм аа гэж хэлж сонсч ирсэн үү? Би бол үнэн байна гэж хэлж. Би бол амин байна гэж хэлсэн. Амийн талх бол би байгаа юм аа гэж Есүс хэлсэн мөн үү? Амийн ус нь бол би байгаа юм аа гэж хэлсэн. Бурхны нэр бол үнэхээр агуу. Та өнөөдөр ийм би байгаа Бурханд итгэдэг байхгүй юу? Байсан байгаа. Орчны ертөнцийг бүтээсэн. Зөвхөн танаар дамжуулж тэг гайхамшигт мутраа хэрэгжүүлэхийг одоо хүсэж байгаа. Олон хүмүүс Бурхан минь ингэж өгөөч гэж залбираад би таныг өнөөдрөөс эхэл би байгаа Бурханд итгэж залбирлаа өөрчлөөсөө гэж хүсэж байна. Израилийн ард түмэн 40 жилийн турш Мосе өдөрдөн тийм үү
Үнэхээр тэр цөлөөр дагуулж явхад тэр байсан бурхан. Цөлөөс гарсны дараа тэр ч байсан. Хуучин гэрээнд байсан бурхан одоо байгаа юу? Өөрчлөгдсөн үү? Би байхгүй болсон гэдэг үгийг Библиэлд сэзэж олж байгаа. Тэр бол альфа ба омега эхэн ба төгсгөл гэж хэлсэн. Бидний энэ дэлхий дээр байхгүй гэж болох болно. Бурхан юм биш. Харин бурхан байсаар байх болно. Амен. Тийм учраас ах дүүс минь ээ, Библиэлд юу гэж сайн хончин бол би байгаамаа гэж хэлсэн. Таны амьдралыг Есүс хончилж тэр би байгаа бурхан удирдах байгаа бол удирдуулж байгаа бол та юунаас яах ёстой гэж. Та өөрөө мэдэн шүү дээ. Яга Есүс хончин гэж хэлсэн. Яга пастор гэдэг үг чинь хончин гэсэн үг шүү дээ. Хонь бол хамгийн сул дорой амтан баг. Харин би байгаа таныг хончилж байгаа бол та юунаас яах хэрэггүй. Түүний саваа намайг тайвшруулдаг юмаа гэж дуул номон дээр хэлсэн байгаа шүү дээ. Тийм учраас ах дүүс минь ээ, хорвоогийн гэрэл бол би байгаа юмаа гэж Есүс хэлсэн шүү дээ. Таны амьдрал харанхуй байна уу? Тэгвэл өнөөдөр би байгаа хорвоогийн гэрэл болсон Есүст итгэж. Есүсийн нэрийг дуудаач. Ах дүүс минь, юу гэж хэлсэн юм бэ? Би байгаа гэж хэлсэн. Намайг та нар руу илгээсэн гэдгийг хэл гэж хэлсэн. Би илгээлтэнд явахдаа яг энэ үгийг хэлдэг. Тэнгэрт ганцхан жинхэнэ үнэн бурхан байгаа юм аа гэж ярьдаг. Миний сайн мэдээ ингээл их хэлдэг. Тэр бүх зүйлийг бүтээсэн. Одоош түүний бүтээл үргэлжилсээр байна гэж хэлдэг. Таны амьдралыг шинээр бүтээх болно. Алдагдсан хувь тавилангийн чинь сэргээж өгөх болно. Мосег бурхан цөлд бэлдсэн баг. Есүс 40 хоногийн турш Мосег 40 жил бэлдсэн. Есүс 40 хоногийн турш цөлд мацаг барин залбирсан баг. Та нар өнөхөр Библиэлд байгаа Саул болон Паулын түүхийг сонсох юм бол тэр Паул синагогийн гишүүн, Ромын иргэн Парисей байсан. Тухайн үеийн хамгийн агуу боловсралтай нэгэн байсан. Харин өнөхөр тэр хуучин боловсрал чадвараар нь бурхан ашиглаг баг. Библиэлд байгаа тэр араб руу тэр 14 жилийн турш аваад явсан байхгүй. 14 жилийн турш тэр хуучин амьдрал тэр хүний боловсрол чадвараас нь тэр шаагагийн тайлж угаад цэвэрлээд бэлдээд түүнийг Паул болгоод бурхан ашигласан. Тийм учраас өнөөдөр би таныг үнэхээр цөлийн сургуульд сураасаа гэж суралцахгүйгээр бид нар юу ч хийж чадахгүй. Танд байгаа чадвар, мэрэгүү ухаан, боловсролоор бурхан эзэж ажиллахгүй. Харин бурхан өөрийнхөө бэлдсэн Христийн оюун ухааныг өгж, ариун сүнсний хүч чадлыг өгж, би бичээсийн үгээр дамжуулан танаар дамжуулж ажиллах болно. Амен. Та бол хамгийн агуу би дэлхийн сургууль сурж байгаа юм шүү дээ. Орчлын ертөнцийг оргуу осноос бүтээж хүн төрлөختөнд амь амьдралыг өгсөн эхлэл бөгөөд төгсгөл байгаа энэ агуу дэлхий дээр нэгдүгürt бичигддэг хизээч энэ номтой өрсөлдөх хизээч урд нь байгаагүй хожим нь гарахгүй агуу гайхалтай бурхны мэрэгүү ухаан настаа сонсож суралцчих. Тийм учраас ах дүүс минь ээ, өнөөдөр бууж ирлээ гэж хэлсэн. Өнөөдөр бууж ирээ зогсоогүй тэр яваагүй маа. Ариун сүнс Пентекостийн өдөр энэ дэлхий дээр асгагдсан. Би өнөөдөр энэ дууг дуулж байхдаа би талархаж байгаа баг. Эцсийн өдрүүдийн тухайсаа дуулаад тийм ээ өөрийн сүнсийг өөрийн ард түмэн дээр асгах болно гэж хэлсэн. 2000 жил энтертэй сүнсээ асгасан. Одоо эзний сүнс өнөөдөр ч энд байна. Та шахаага тайлаач. Та хуучин үнэ тайлаач. Та бурхны өмнө үнэхээр би энд байна гэж шахаага тайлаад түүний өмнө ирээч. Би таныг үнэхээр ятгах байна. Энд дэр бид нар цаашаа өргөжлүүлж уншихыг ингэж хэлсэн байна. Сонсож байгаарай. Израилийн хүүгүүдэд чи эцэг өвгдийн чинь бурхан, Авраамийн бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан эзэн намайг та нар руу илгээв гэж хэл. Энэ нь мөнхөд миний нэр бөгөөд үеийн үед миний дурсгалт нэр юм. Явж Израилийн ахмадуудыг хамттан цуглуулан эцэг өвгдийн чинь бурхан, Авраам, Исаак, Яаковын бурхан эзэн надад үзэгдэн би та нарыг үнэхээр анхаарч Египтэд та нарт юу тохиолдсныг харав. Тиймээс та нарыг Египтийн зовлон зүдрээс гаргаж сүү болоор бэлгсэн нутаг болох Канаан, Хит, Амар, Периз, Хив, Евсчүүдийн нутагт аваачна гэж би амлаж байна гэж хэмээсэн гэж хэл. Тэд буу хоолойч нь сонсон. Чи Израилийн ахмадуудтай хамт Египтийн хаанд очиод еврейчүүдийн бурхан эзэн бидэнтэй уулзсан. Тиймээс одоо эзэн бурхандаа тахил өргөхийн тулд цөл рүү
3 өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч гэж хэлв. Харин хүчит мотроор цохиоснаас Египтийн хаан явахыг чинь зөвшөөрөхгүй би мэдэж байна. Тийм учраас би мотраа сунгаж тэдний дунд үйлдэх бүхий гайхамшгуудаараа Египтийг цохино. Үүний дараа тэр та нарыг явуулна. Би Египтчүүдийн нүдэн дээр энэ ард түмний тааллыг сойрох болно. Та нар явахдаа гар хоосон явахгүй. Харин эмэгтэй хүн бүр хөршөөсөө мөн амьдрчүү гэрийнхэн эмэгтэйгээс алт мөнгөн эдлэл ба хувцас нэхэж аваад хөвгөд охиддоо өмсгөж зүүлэг. Ингээд та нар Египтчүүдийг цөлмөх болно гэж хэлв. За өнөөдөр үнэхээр та нарны бас эндээс нэг зүйлийг ойлгоорой. Бурхны мотор зохихгүй бол хэн чөлөөлөгдөж чадах юм бэ? Тэр хүчит мотороо Египтчүүдийг цохиж гайхамшиг үйлчлэгээр та нар гарна гэж хэлсэн. Өнөөдөр Бурхны мотор ямар хүнтэй явдаг юм бэ? Би байгаа Бурханд итгэж тийм үү яв гэсэн дуудлагад нь дуулууртай байж эцэг өвгдийн тэр амлсан амлалтанд итгэж явах үед Бурхны хүчит мотор дайсны чинь бодоо олгодог баг. Сайн мэдээ гэдэг бол олзлогдсон үхэл рүү явж байгаа үннийг мэдэхгүй хүмүүст очиж тэр хүмүүсийг үхлээс харанхуугаас нь бузар мөс сүнснээс нь цогтөг, чөлөөлдөг ийм эрх мэдэлтэй хүч чадалтай. Энэ Бурхны үг үнэн байна. Тийм учраас ах дүүс минь би өнөөдөр та бүдийг уриалж байна. Би байхгүй хүний амьдрал бол хов ас. Иесус номдэр хэлсэн байдаг те 21-ийн 6 дээр альфа ба омега гэж хэлсэн. Энэ үг эхлэл ба төгсгөл нь би байгаа юмаа гэж хэлж байна. Цангасан нэгэнд би амийн усны булгаас үнгүй өгнө. Ялагч нь үүнийг өглөх бөгөөд би түүний бурхан болж тэр миний хүү болно гэж хэлж байна. Бурхан тантай хамт байна уу? Та Бурханы оршихуйг үнэхээр мэдэрч байна уу? Бурханы гайхамшигыг та харж байна уу? Гайхамшиг гэхээр бид нар айгүй өөр олон зүйл бодоод яваад байдаг. Та өглөө амьд сэрж байгаа чинь гайхамшиг шүү дээ. Танд талархах мянган шалтгаан байна шүү дээ. Бурхан хардаг. Та өнөөдөр хин нэгнийг харж байгаа бол та талархаарай. Бурхан тань тайртай байна шүү дээ. Хин нэгнийг сонсож байна уу? Бурхан сонсдог шүү дээ. Таны амнаас гарсан үг болгон Бурхан сонсдог шүү. Сайн муу бүх үг. Тэнгэр тогтоод сайн ярьсан зүйл чинь танд сайн хүч чадал амьдралыг чи өрөөл болно. Муу ярьсан үг болгон чинь тэнгэр тогтож түүний ард сүнслэг хүч таны амьдралыг цохино. Тэгэхээр өнөөдөр ах トゥ усын би та бүдийг үнэхээр уриалж байна. Гэтэл номын 3 дугаар бүлэг 1 2 3-ыг бид нар үзэж байна. Бид нар энэ номуудыг уншаараа, өөртөө зориулж уншаараа. Бурхан надад юу хэлж ийн гэдэг дуу хоолойг сонсоор Бурхан надаар дамжуулж юу хэлэх гэж байгаа гэдгийг энэ үсний үгнээс мэдээрэй. Ойлгосоо гэж хүсэж. Тийм учраас ах トゥ ус минь таны амьдрал цөл байгаа л битгий гайх. Өнгөрсөн амьдралынхаа алдар нэр амжилтанд битгий бас харамс тэр дууссан баг. Мосег бид нар хэрвээ Библиэр унших юм бол Египтийн тэр алдар нэр алт эрдэнсээс илүүтэйгээр өөрийн ард түмэнтэй гадуурхагдсан дээр гэж бодсон баг. Тэр бүх зүйлийг орхиод Паул болохоор тэр алдар нэр Ромын иргэншил фарисей гэдэг цол гуншин тэр зүйлээ орхиод Бурхны боол зарцуулан бас Христийн хүмүүстэй аз үдэгдхийг тэр сонгосон баг. Яагаад? Тэр урд зэхэгдсэн тэр дитмийг харж исэн баг. Өнөөдөр би танд нэг зүйлийг хэлье. Бурхан тантай хамт байх юм бол та өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэх болно. Би Бурханаас би яг хин юм бэ гэж асууж ирсэн. Хүмүүс намайг зарим пастор гэхээ, зарим сайн мэдээ тунхлагч гэхээ, зарим шоронгийн хүн гэхээ, зарим нь өөдгүй хүн гэхээ, зарим мундаг хүн гэхээ. Тэг би бодсон энэ маш олон тодорхойлолтод ирдэг. Би заримдаа өөрийгөө арчаагүй хүн, Бурхан надад хайргүй хүн гэж боддог байсан. Харин Бурхан надтай хамт байх юм бол тэр намайг хэн бэ гэдгийг хэлж өгсөн. Би бол сонгогдсон, дуудагдсан. Тийм ээ, би энд байна, сул дорой. Би үнэхээр хин юм бэ гэдэг өөрийгөө ч мэдэхгүй нэгэн байсан. Харин эзэн намайг яв. Тэр хүмүүст очиж Бурхны хүчит мотор бай би байдаг гэдгийг хэл гэж хэлсэн. Тэр цагаас эхлэн 20 жилийн турш Бурхан чам тайртай юмаа гэж хэлж хүмүүсийн амьдрал сайн мэдээ тунхлах үед маш олон хүмүүсийн амьдрал энэ харанхуугаас Египтийн боолчлол хүчирхийллээс үхлээс тэд гэтлэж байгааг харж байна. Тийм учраас ах トゥ ус минь
Өнөөдөр би танд юу хэлэх гээд байна вэ? Та Бурхны дуулайг сонсож байна уу? Бурхан тантай хангалттай ярьж чинь чуулганаар дамжуулж. Чуулганы тэргүүн бол Есүс өөрөө гэж хэлсэн. Бид түүнийг магтж яхад, түүн залбирж яхад, Бурхны үгийг сонсож энэ газар итгэлээр эзний өдрийг ариунаар сахиж ирж явах үед эзэн таныг дуудаж байдаг. Тантай ярьж байдаг. Тийм учраас өнөөдөр Бурхан тантай хамт байхыг хүсэж байна уу? Амен. Бурхан тантай заавал хамт байхыг хүсэж байна уу? Тэгвэл шахаага тайлаач. Хуучин хүнээ тайлаач. Христийн шинэ хүнийг өмсөөч. Цөл рүү яваач. Эхнэр маань жирэмсэн 2 хүүхэдтэй төрөхөд дөнгөж ойртсон байх үед би цөл рүү яваад гисэн байхгүй. Бурханд найдаад Баямын сургуульд би үнэхээр эзнийг таньж мэдмээр байна. Миний амьдралд байгаа энэ хүнд хэцүү зүйлүүд салахын тулд надад цөл хэрэгтэй байсан баг. Ягаад гэхээр энэ дэлхий, энэ нөхцөл байдал намайг өөрчилж чадахгүй байсан. Би энэ уруу татлах сорилтоос махбодын үрсээ дарж чадахгүй байсан учраас би эзэнд эхнэр хүүхдээ орхиод Баян руу явсан баг. Би Библийн сургууль сурсан баг. Библийн сургуулиудад суралцаар яваад байгаа баг. Ягаад гэхээр тэр цөл намайг шахаага тайлахад, Бурхны өмнө очиход, би энд байна гэж Бурхны дуу хоолойг тод томроор сонсоход тэр энэ цөл надад сургасан юм аа. Тэгээ хорой бууланд хоноо хариулаад очиж шít. Бурхны ууланд гэж хэлсэн. Би таныг үнэхээр уриалж та Бурхан дээр ирээрээ. Үнэхээр Бурхны уулыг гэртээ бий болгоор өглөө тийм ээ эзэнтэй уулзах. Тэр эзэн танд өөрийн гал гэдгийг харуулах бол. Та нар эзний галыг харсан уу? Шадрах, Мишах, Абедnego нарыг галтнууд юунд чидсэн ч тэд аварсан ч аврахгүй байсан ч бид итгэлээсээ урахгүй гэж хэлчихсэн. Харин тэр гал дотор 3 хүн биш хэдэн хүн явж байгааг харсан. Тэнгэрэлч галын дөлөөч шатаагаагүй тэднийг авч харсан. Өнөөдөр ах トゥ ус минь Бурхны хайр, Бурхны гал, Бурхан тантай хамт байхгүй бол бидний итгэлийн амьдрал маш их цөхөрдөх, ядардаг ш. Тийм учраас хэдүүл хамт залбирая. Хамтаа энэ таны амьдрал Бурхны ариун сүнсний гал дүрлцэх болтугай. Бурхны дуу хоолой таны амьдрал бүр тод томруунаар нэрээр чинь дуутах болтугай. Тэгээ Бурхан өнөөдөр танд өгсөн тэр дуудлаганд бас дуулгартай байх. Бурхан минь би хин юм бэ гэж хэлж байгаа бол би чамтай заавал хамт байдаг, би байдаг гэдэг Бурханд итгэсэй гэж хүсэж байна. Амен. Өдөр хамт залбирая. Мөнхийн эзэн минь танд баярлалаа. Та байсан байгаа, ирэх. Та бол би байдаг гэж Авраам, Исаак, Яаков. Та уюудын мөнхийн Бурхан учраас танд баярлалаа. Авраамын ёроолыг ирүүлэхийн тулд загалмаа дээр бидний төлөө насварсан, бидний төлөө хараал болж, амиа өгөж, нүгэлгүй хэрнээ бидний нүглийг өөртөө тээж, бидний эзэн нүглийг үхлийн шийтгэлээс гэтлэгсэн таны хайранд талархаж байна. Бидний амьдрал тохиолдсон цөлийн төлөө талархаж байна. Эзэн энэ цөлд байгаагүй бол бид эзэн таныг бас танихгүй, таны дуулайг сонсохгүй гайхамшигыг бид нар харж чадахгүй байх байсан эзэн. Тийм учраас бидний амьдралд байгаа цөл болгоны төлөө талархаж. Эзэн минь бид нар энэ газар би энд байна гэж эзэн танд хариулж байна. Бид нар заримдаа бас өөрсдөө мэдэхгүй байна. Харин та бол би байдаг Бурхан. Эзэн минь үнэхээр та бидэнтэй үргэлж хамт байгаач. Бидэнд эзэн та бидний дүр төрхийг хувь тавилан ирээдүг харуулж өгөөч гэж танаас гүн залбирч. Эзэн минь танд бүх халдрыг өргөж. Назарын Есүстэй хамт байсан учраас тэр гайхамшигыг үлдэн диавол дарлагдсан бүгдийг чөлөөлж явсан. Учир нь Назарын Есүс нь ариун сүнс хүч чадал дотор тослогдсон Бурхан түүнтэй хамт байсан юм а гэж тэр үг үүс номдор бичигдсэн байдаг гэсэн юм. Харин өнөөдөр энд байгаа хүмүүсийн амьдрал ирээдүйд Бурхан надтай хамт байсан учраас миний амьдралд эзэн минь энэ чөлөөс эзэн минь амлагдсан сүү болоор бэлгсэн нутагт гарч ирсэн юм а гэж таныг алдаршуулах болтугай. Танд бүх халдрыг өргөн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Хажууд байгаа анд байлаач. Би байгаа Бурханд итгэрэй гэлж.